Боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны харьяа албан бус боловсрол зайны сургалтын үндэсний төвөөс бэлтгэж байгаа тэл хичээлийн энэ дугаарыг амьдралын хэрэгцээ номын 2 дугаар бүлгээс сэдэвлэн бэлтгэлээ. Суралцагч таныг амьдралын хэрэгцээ номныхоо 24 дугаар хуудсанд байгаа ногоо даршлаж хатааж сурав гэсэн хэсгийг уншиж судлан амьдралаа хэрэглэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр танд байцааны кимчи хэрхэн даршлах, хадгалах аргыг зааж өгнө. Та хичээлээ үзэх явцдаа дэлгэцэнд гарах жорыг тэмдэглэж аваад даршлах аргыг сайтар ажиглаж тогтоогоорой. Таны зоогт амт нэмий. Кимчи бол ер нь их олон төрлөлтөө. Солонгосын хоолыг төлөөлж чадах гол төлөөлөгч бол кимчи гэдэг. Кимчи гэсэн нь юу гэсэн үг вэ гэвэл солонгосоор бол давшилсан байцаа, даршилсан байцаа гэсэн утгатай үг. Солонгосчууд бол хоолоо бол тий ямар ч хоол хийсэн кимчи идэхгүйгээр тэгж хоолыг идэх гэсэн тийм ойлголт байдаггүй. Дарах байцаа 3-4 кг, цагаан манчин 600 г, урд нарийн сонгон 100 г, хөөрөнхий сонгон 100 г, цагаанга 1 ширхэг. Загасны хатаамал шилэн аягны талаар няншуу 100 г, наймалчны хатаамал шилэн аягны талаар, халуун улаан чинжүү 2 шилэн аяг, самрын өрө 400 г, сармис 2 ширхэг, ус 2 литр. Байцааны кимчи даршлахад байцаа ямар байцаа орох уу? Бидний нэрлэж занснаар бол хятад байцаа гар кимчи хийж байгаа. Ер нь кимчи хийхэд бол байцааны гадна талын шарлсан хэсгийг нь хаяад байцааны уг талаас нь уртааш нь хутгаар 4-1 хүртэл зүсээд тэгээ гараараа салгаад одоо энэ навч бүрийнхэн завсраар 60 заагцсан дээр давсуудаа сайн хийж өгөөд тэгээд давсны уусмалт 6-аас 8 цаг өвөл 8-аас 12 цаг дарж өгнө. Кимчиг хийхэд бол маш олон төрлийн материал орд. Кимчиний гол онцлог бол ерөөсөө тэр байцааг яаж давсалснаас бол кимчиний амт чанар бол их хамаардаг. Кимчи бол ерөөсөө нөгөө дарах арга давсалсан загсны төрөл хэрэглэх хадгалах байлтгаас шалтгаалаад бол кимчиний төрөл тус бүр нь өөр амттай байдаг. Ер нь бол нийтдээ 180 төрлийн одоо кимчи байдаг. Тэгээ ингээд давсныхаа дараа гаргаж ирээ сайн давсаа арилтал нь сайн хүүт усаар угааж өгнө. Одоо тэр олон цаг байлгадаг учраас байцаанд давсны амтыг шингээж өгөөж бас зөөлрүүлэх юм тийм. Карантины урсгал усны одоо ингээс угааж өгнө. Одоо ингээд байцаагаа бэлдсэний дараа кимчинд орох амтлагчуудыг бэлдэнэ. Ингэж бэлдэхдээ 60 заагцсан материалуудаа хэрчин тэгээд цагаан 5 см урттай 0.2 см цацаан хэрчиж өгнө. Нимкэн нарийнхан хэрчиж см урттай 0.2 см цацаантайгаар хэрчин. Урт сонгон ба яншууг цэвэрлж угаагаад 4-5 см урттай хэрчин. Цагаан гааг бол тэгээд жижигхэн хярч хэрчижээд гэрийн нөхцөл бол жижигхэн хярч хэрчиж болно. Мөн хярч хийснийхаа дараа шүүсийг нь сайн ялгаруулахын тулд хүчээр нухаж. Одоо бидний үзэж байгаа энэ хүү бүтээгдэхүүн нь цагаан гаа юм байна шүү дээ. Цагаан гаага жижигхэн шадруулж хэмжээтэй. Хярч жижигхэн шүүс гарах тусмаа илүү амттай гарч явах. Энэ бидний дарж байгаа бол хятад байцааны кимчи. Кимчиний үндсэн бүтээгдэхүүн бол хятад байцаа. Бус нь бол туслах, амтлах материал болж амтлагчуд болж орж байгаа. Их хэмжээний сармис ордог учраас юм бол. Одоо амт оруулахын тулд сармис чинь бол маш олон төрлийн ач холбогдолтой шүү дээ. Тэ ер нь хүнийг одоо залуужуул хүнээс биеэс төвөн хорт бодисуудыг ялгах, одоо амт микробыг устгах чадвартай учраас ер нь Азийн ялангуяа
Солонгос хятадууд бол хоолндоо сарамсыг болоод маш ихээр хэрэглэдэг. Ингээд сарамсыг жижигээр сарамсаа сайхан нөгөө жорон заагдсан сарамсаа сайхан гэж сарамс нухагчаар сайн нухаж бэлдэн. Хэрвээ нухагч байхгүй тохиолдолд бүр жижигхэн сайхан дөрүүлчнээр хяраад хэрччин. Кимчи юу вэ? Хүний бид ямар хэрэгтэй юм бэ? Кимчи ер нь бол хоолыг бол кимчигүүгээр төсөөлөх аргагүй. Ер нь солонгосчууд биш. Ер нь одоо сүүлийн үед бол дэлхийн нийтээрээ кимчиг бол маш өргөн хэрэгжилж байгаа. Манай монголчууд ч гэсэн ер нь солонгос кимчи нь болохоор газар орон уур амьсгал улирал хүмүүсийн амьдралын төвшин хооллох зуршлаас хамаарч хөгцөөр байгаа. Одоо бол 180 төрлийн кимчи байгаа. Энээс гадна бол кимчи бол нэг хадгалах арга тий давссан заасны төрөл хэрэглэх байдлаас шалтгаалаад амт нь харилцан адилгүй байдаг. Хэрчиж хэрсэн цагаан гагаа бас нухагчаар нухаж байна. Ингээд бол шүүс илүү сайн ялгарч өгнө. Ингээд сармис цагаан гаа хоёрыг нухаж бэлдснийхаа дараа жаран заасан усандаа хийж сайн хургаж Байцны кимчид маань нэлийн сарамс тийм. За сарамс цагаан гагаа усанд хийж ингээд холцсон. Жигд бэлгэж жиг тутахаар ингээд бэлмлээ бэлдээ тавьчих юм байна. Тийм кимчи нөгөө нэг хадгалах хугацаа урттай байдаг. Нөгөө хадгалтын явцад эсэд сүүний өвчл үүснээр бол түүний өврөө зэсгэлэн амт нь шинжөөний халуун амттай зохицуулж түүний хоолох сонирх бүрхүүлж хоол боловсруулах ажиллагааг сайжруулах учраас хүмүүс олох урттай байдаг. Одоо монголчууд их мах иддэг шүү дээ. Тийм махтаа бас кимчи байцны кимчи идэхэд хоолыг шингээж өгөх юм. Маш их хэрэгтэй юм тийм ээ. Одоо ингээд ногоон сонгоно 4-5 см урттайгаар ингэж бас хэрчиж өгнө. Яншүү бас ингэж хэрчинэ. Одоо яншүү. Ер нь бол жаран заагцсан бүтээгдэхүүний хийгээд бол амт нь илүү сайн гарч өгнө. Хэрвээ бүтээгдэхүүн дутуу байх юм бол тэр чинээгээр л амт нь суларчлах байхгүй. Даасан заагсаа ингээд жижиг бас ярьж чинь авчны махыг бас жижиг ярьж чинь авчны мах наадлынх нь хатаас авчны байцны кимчид маань орж байгаа бэлгэмлүүдийг одоо аль худалдааны төвүүдээс худалдаж авбал нэг дараас бүхнийг авах боломжтой юм болов. Талаа ээж меркури захаас авч болно. Жижигхэн одоо энэ бол одоо меркури зах дээр бол бүр яг энэ солонгос кимчиний бүтээгдэхүүний зардаг бүрийн тасаг авчихгүй. Тэр одоо загсны хатаамал, хавчны хатаамал бага хэмжээгээр зааж байгаа юм байна тийм ээ. Тэгээд өөртөө бас хэмжээг байцны кимчид орох хэмжээний өөрийнхөө таасан заагас хавчаа бол авчих боломжтой юм байна. Тийм. Энэ жаран заасан хэмжээг ихсгээд хийж болно. Багасгаад хийж болно. Тэ зөвхөн амттай хүмүүс хэмжээгээр хийж болно. Амттай ч юм уу эсвэл өөрөө мас уу ихээр хийж хүмүүс ихсгээд хийж болно. Ихсэж хийж болно. Хавчны хатаамал, загсны хатаамал маань байцны кимчид ямар үр дагавар юм бэ? Хамт өмнөр өнгө гэж байдаг шүү дээ. Энэ хатаамал ямар үр дагавар орцноос шалтгаалаад идэж амт нь өөр болж байгаа шүү дээ. Хавч загстай нэг өөр бас нэг одоо энэ загс хатаасаа загснууд чинь айгүй олон зүйл байна шүү дээ. Азийн орнууд ч эдгэрийнхаа хийж байгаа төлөөсөн шалтгаалаад идэж амт нь өөр болоод би бас хэмжээ жигч байцаагаар хийж болно, нэг хятад байцаагаар хийж болно тий. Янз янзын одоо 180 төрлийн хэмжээ байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр чин тэр бол
асар олон төрлийн юмнууд байгаа. Хэдий кимчи сайн бэлтгэж чаддаг гэрээ эзэгтэй бол их сайн гэрээ эзэгтэй байдаг. Одоо бэлтгэсэн сонгон цагаан гааныхаа одоо уусмалд хийгээд бэлтгэсэн байгаа уусмалдаа Одоо ингээд бүх амтлагчдаа нийлүүлсэн жагсаа утгаж өгсөн тийм ээ. Тий, одоо ингээд бүх амтлагчдаа нийлүүлээд утгаж одоо нэг дор бүдэнгийн хийгээд одоо ингээд бүх одоо олон төрлийн амтлагчд бэлдээд байгаа шүү дээ. Тэрийг ингээд бүгдийг самт хийгээд өөрийнхөө Бүрхий сонгоно ямар хэмжээтэй ирч хүү жижигхэн байх тусмаа илүү тохиромжтой. Манай зарим хэрэглэгчд маань халуун ногоо гэрчлэний хэрэглэдэггүй. Халуун ногоо хэрэглэх нь одоо хүний биед ямар үр үздэг вэ? Хоол боловсруулахгүй ингээд нэг бэлтгэсэн амтлагчдаа байцаагаа бидний хавцалгаас авч байгаа бэлтгэсэн амтлагчдаа байцааны амтлагчдаа хийж байгаа. Тэрээс аваад навч болгоны тасраар бэлтгэсэн амтлагч хийж байгаа шүү дээ. Тэгээд савнд хийхдээ гэрийн нөхцөл болон бага хэмжээний шилэн савнд хийвэл илүү тохиромжтой байна шүү дээ. тий шилхэн юм шаад сая тэр амтлагчдаа байцааныхаа завсруудад хийхэд доор нэг шүүс үлдээд ялгарсан шүүсийг нь үлдсэн шүү дээ. Ороос тайс хэмжээнийхаа дээрээс хийгээд та бүхэн байцааны хэмжээ даршлах журуу дахин явуулах нь. Та бүхэндээ байцааны хэмжээ хэрхэн даршлах, хадгалах аргыг зааж өгнө. Та бүхэнд амжилт хүсье. Энэхүү хичээлийг гэр гертээ тоогооч саний зөвлөх Монгол Улсын мастер тоогооч Инх Туяа Алтан цэг нартай хамтран боловсрол соёл шинжилгээ ухааны яамны харьяа Албан бус боловсрол зайны сургалтын үндэсний төвийн GL студид бүтээлээ.